өнөөдөр болвол нөгөө нэг хүмүүсийн яг санаа зовоож байгаа юмнууд за тэр тог цахилгаан, татвар даатгал, улс орны мөнгөтэй мөнгөгүй эдрээс илүү хүмүүсийн яг санаа зовоож байгаа зүйл бол энэ Улаанбаатар баг шиг байна тий. За ихэнх үедээ манайхан бол жоохон хэнэггүйтдэг штэ. За ингэж байгаа өнгөрчих байлгүй гэл. Манайхан гэдэг дотор нь одоо би өөрөө ч орцсон явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг ингээд ер нь байдал биштэй дэрлээ гэдгийг ингээд хүмүүсийн тоо статистик мэдээллүүдээс харж байгаа. Ер нь яг нөхцөл байдал ямар байгаа вэ? Өнөөдрийн нөхцөл яг мэрэгжлийн одоо эмч хүний хуваар өнөөдрийн нөхцөл байдал бол ер нь хүнд байгаа. Тэгээ энэ одоо зуны жаахан дэлгэр цагт жаахан дарагдах байх гэж бид нар 4 сараас энэ эхэлсэн шүү дээ анх эхэлсэн. Тэгэд ер нь бас хин хингүй эмч нар бол бодож ирсэн. Ер нь бол гайгүй байхаа гэд. Гэтэл чин ер нь намтахгүй. Одоо жил өдөртөө гэхэд нэг 100-аас 200 гарсан тохиолдол бол байнга бүртгэж байна. Тэгэхээр бид нарт бас сургууль хичээл амарлаа цэцэрлэг ингээд нөгөө энэ чинь бол хүмүүсийн контакт тэгээд хүмүүс их л одоо хоорондоо контакт их байх тусам community байх тусам халдвар их тархдаг учраас бодож исэн. Гэтэл ерөөсө буурахгүй. Тэгэхээр энэ вирусын хоруу чанар халдварлах чадвар бол маш их өндөр байна. Тэгээ энэ байдлаараа бол одоо ингээд наадан болно. Наадмын дараа ингээд бас үргэлжлээд ер нь тодорхой их түлхцтэй нэлээд удаарны гэж ярьдаг тийм арга хэмжээ авахгүй бол энэ 11 12 сарын нөгөө мэдэр энэ томуу нөгөө агарын бохирдолтой ч холбогдох нэ. Ингэх юм бол ер нь одоо эндэгдэл маш их гарах. Ийм эрсдэл бол эрүүл мэндийн салбарт бол үсээд байгаа. 10 орчим мянга болчихсон уу? Халдвар авсан хүний тоо? Ер нь одоо 9700. Одоо ингээд маргааш бол 100000 гарчин л гэсэн одоо ийм тооцоол байна да. Энэ Улаанбаатар чи юугаар үүсгэгддэг юм бэ? Улаанбаатар бол вирусээр үүсгдэг хүч. Тэгээд нэг онцлог чанар нь болохоор маш халдварлалт өндөртэй. Одоо шил томоо бол нэг томоотой хүн энэ өрөөнд ороод ирэхэд нэг 3 хүнд халдвар өгөхөд Улаанбаатар энэ өрөөнд байгаа 15 хүн 18 хүн байвал бүгдөө халдвар авна. Вакцин байхгүй л хүмүүс бол бүгд халдвар авах. Тэгэхээр халдварлах чадвараар одоо халдварт өвч дотроос хамгийн өндөр гэж хамгийн өндөр өвчний тоонд ордог. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг юм вирусын гаралтай халдварлалтаг өвчнүүд чинь хоорондоо шинж тэмдгийн хувьд ингээд нөгөө давхардл их байдаг штэ. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг заагаагүй цайнаад үйц юу ийц гэдэг юм уу. Ингээд нэг юм төөрч бодлоод андуурч эндүрээд юм уу өөрөө өөртөө онш тавиад яваад идэг гэж магадгүй гэж. Тэгэхээр нөгөө нэгэн л хоёлаа Улаанбаатар л гэдэг сэдвээр ярьж байгаа юм чи шинж тэмдгүүдийг нь бас нэг тоочж өгөөч гэж. Тий Улаанбаатар бол харьцангуй өвөрмөц шинж тэмдэгтэй. Гэхдээ ер нь ямар ч халдварт өвч яг чиний хэлсэн вирусын халдварт өвчнүүдийн үед бол нэг тийм одоо нууц үе гэж байдаг юм л да. Тэгэхээр нууц үеийн хугацаанд ерөнхийдөө нэг хүн бие сулраад, ядраад те үл мэдхэн халуураад ч юм уу ингээд байдаг болохоор хүмүүс ер нь би одоо өвчин туссан гэдгээ ханаа төрхөндөө ханиадтай л байх нь гэд. Гэтэл нөгөө ханиад маань чинь хучин улирлын чанартай 10-11 сарын л байсан. Одоо бол дэлхийд дахинд вирусын мутацид ороод хоруу чанар өндөр болцсон үед бол ханиад чинь ер нь манай орны хувьд бол жилийн 4 улирлын одоо ч гадуур ханиад байна. Тийм ээ. Тэгэхээр ер нь хүн ханиад төрсэн байх таа гэж андуурч бодох. Тэгээ энэний өвөрмөц шин чанар бол тууралт гардаг. Тууралт гардаг. Гэхдээ тууралтай халдварт өвчин зөндөө байна. Залхин цэцэг, гар хөл амны өвчин, гэх мэтлэн зөндөө өвчин. Энэ өвчнүүд бас тодорхой хэмжээгээр байгаад байгаа учраас эцэг эхчүүд бол андуурах. Гэхдээ энд бол хоёр янзын өвөрмөц шинж тэмдэг байдаг. Яагаад гэвэл вакцинтай хүнд бол арай бүтэг явна шинж тэмдэг. Вакцингүй хүнд бол их тод явна. За эхлээл одоо нүд улааж жоохон нуугдах. Тэгээл энэ амны салстан дээр жижигхэн одоо энэ корчик платовын тууралт гэж хэлдэг юм да тийм зүйл гарах. Тэгээл ингээд дээрээсээ эхлээл туурах. Улаан тэгээд яг харах юм бол Улаанбаатарны одоо тууралтыг нэг харсан хүмүүс амдахгүй дээ ингээд юм дээр нэг шар удаа цацсан юм шиг л ийм өрөмц тууралт байдаг. Гэтэл чинь өөр бусдын менингит тентэр бол арай өөр те одоо тийм улаан суурин дээр ийм хөхөрсөн ийм том байдаг болох байхаар залхин цэцгийнх бол нэг ийм бүсэрчтэй гэж одоо хэлдэг те нэг ийм одоо зэлхгэр устай ч юм шиг ийм тууралтууд гих мэтлэн эмч хүн энэ тууралтыг олон харсан юм бол ялгана. Гэхдээ энэ Улаанбаатар өвчин маань их одоо 15 16 онд л нэлээд дэгдэлт гарлаа штэ. Тэгээд тэрнээс өмнө бол манайх ер нь жил болгон л 4 жил болоод жижиг дэгдэлт гараад идэг байсан юм. Тэгэхдээ ер нь айхтар гих дэгдэлт бол хамгийн сүүлчийн 15 16 оны дэгдэлт. Тэгэхээр сүүлийн залуу эмч нар энэ үед бол Улаанбаатар өвчтэй яг өвчтнийг боддоор үзээгүй. Тэгэхээр бидний үеийн эмч нар бол маш их тэр дэгдэлтэнд ажиллаж тэгээ маш их тэр Улаанбаатар өвч одоо бид нар дийлэхгүй өвчин байлаа шүү дээ ерөөсөө.
маш олон хүн өвддөг. А тэгэхээр тэр үед бол бид нар харцсан болохоор бид нар бол тууралтыг зүгээр зургийг харахад л ингээ яддаг. Тэгэхээр эмч хүний одоо дадлаг чанар гэдэг чинь яг тэр юмыг биеэрээ үзчихэж л мэддэг. Ийм учраас би одоо бас залуу эмч нарт хэлдэг байхгүй. Одоо маш сайн сургалт. Маш сайн сурж юмаа мэдчихэж онцлохгүй бол бас эхний үед бол оншоо алдах тохиолдол байна. Оншоо одоо мэдэхгүйгээр тавьж чадахгүйгээр заа нэг юу гэдэг ч юм уу. Одоо ханиа турсан байна. За тууралт байна, харшил байна. Одоо ч нэг харшилгүй хүн байхгүй болсон байгаа. Харшил гээд эмнэлэг рүү оруулчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөөх нь эмнэлгийн дотоод талдвараар дарагчиж байгаа. Эмнэлэгт яах вэ? Дандаа дархлаа суларсан, дандаа өвчтэй. Бүх юмыг авахд бэлэн хүүхдүүд байна. Тэгээ тийм тохиолдол байгаа. 15 онд ч тийм алдаа гарсан. Одоо ч гэсэн бас эмнэлгийн дотоод талдвараар гарч байгаа. Тэгэхээр эхний ээлжинд эцэг эхчүүд мэдэх хэрэгтэй. За хоёрдугаарт бол эмч нар, ялангуяа залуу эмч нар их сайн таних хэрэгтэй. Ер нь нөгөө нэг Улаанбуурханыг анх Монголд бүртгэлжүүлсэн ч гэдгийг юм уу? За энэ нь бол Улаанбуурхан гэдэг юм ингээд тусдаа ийм өвчл юм байна гэдгийг мэдээд за тэгээд анхны тэр вакцин орсон ч гэдгийг юм уу? Манад энэ өвчнөд танилцсан тэр хоног хугацаа гэвэл хэр эртний болдог вэ? Ер нь эртний штэ анх бид нар яг Улаанбуурхан өвчнийг албан ёсны бүртгэлд оруулаад ингээд бүртгэсэн нь болохоор 61 он битгий. 61 оноос яг манай одоо халдварт өвчин ингээд бүртгэлд оруулаад улсын бүртгэлд оруулаад ингээд Улаанбуурханыг бүртгэдэг ийм болсон. За ингээд 73 онд бол Улаанбуурханы вакцины нэг тунг хийсэн. Вакциныг нэвтрүүлээ. Анхны тунг нэг ганцхан тунг дан Улаанбуурханы вакциныг те одоо Улаанбуурханы вакцины. А 89 онд бол Улаанбуурханы 2 дахь тунг хийсэн. Тэгэл тэр хооронд бол ингээд Улаанбуурхан ерөөсө байнга л гараад идэг байсан. А тэгээд бас энэ вакцин их болон 11 удаа нэмэлт дархлаажуулалт хийсэн байдаг. Одоо ганц хийх гээд байгаа ч юм биш. Манайд 11 он одоо 61 оноос хойш 11 удаагийн нэмэлт дархлаажуулалт хийсэн байгаа. Энэ бол бүр 40 нас хүртэл хийж исэн тохиолдлууд байгаа. Тэгэхээр ингэж хийсний үр дүнд бол Улаанбуурхан өвчин манайд бараг гарахаа байсан. Тийм ч учраас одоо 14 онд эрүүл мэндийн яамд намайг ажиллаж байхад бид нар ч Улаанбуурхан өвчний дахал тархалтыг таслан зогсоосон орон гээд гэрчлэгээ аваад тэгжсэн. Гэрчлэгээ авч байсан шүү дээ. Тэгээд гэрчлэгээгээ аваад бас харамсалтай дарааж ирсэн. Тэгсэн чи яг гэрчлэгээгээ гардаж авсны яг нэг жилийн ойн дээр нь бид нар одоо 14 оны 5 сар гэрчлэгээгээ авсан. 15 оны 5 сар Улаанбуурхан өвчин. Гэтэ Улаанбуурханыг ийм бүрэн нөгөө нэг бүрэн одоо устгаж, бүрэн одоо тэгж хяналтанд авч чадхад хэцүү өвчин. Тэгтээ тухайн үед бүрэн нөгөө нэг ийм хяналтандаа авсан гэдэг тэр батламж авахд манайх ч бараг 4 мөрөвтгөл орон болж исэн гэж би санаад байна зү. Тийм Новхон далайн бүс дотроо 4 дахь орон болж исэн шүү. 4 дахь орон. Бүр Япон солонгосын дараа орж авч исэн. Тэгээ тэр үед ч манайх ерөөсө сүүлийн 6 жил манайд өвчин бүртгэдэг байхгүй. Тэр бүртгэдэггүй учраас бид нар яг батламж одоо тэр лаборатори тэгэл бүх давхар судал клиник бүх зүйлээрээ одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болцлыг хангаад авсан. А гэтэл чинь тэр дотор бас одоо дархлаагүй хүмүүс бас явж л байсан. Ийм одоо 15 16 оны тэр их дэгдэлтийн дараа нэг хэсэг бас уулна гайгүй байсан тийм. Тэр хэсэгтээ одоо яг сая 2024 оны 8 сар хүртэл ер нь баг гараагүй. Нэг хоёр тохиолдол гаднаас зөөвлөж орж ирсэн нэг 10 тохиолдол 5 тохиолдол гэл тэгэл оюун толгой энтерт энтгэхээс ирсэн энтер хүмүүс байсан. Тэгэл дорн вакцинжуулалт хийгээл ингээд. Тэгэхээр ерөөсөө Улаанбуурхан өвчнийг бол бид нар хяналтандаа авлаа, устгалаа, тэглээ инглээ гэж болж болдгоо байна. А тэгэхээр дархал тогтцын төвшин бол байнга өндөр байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр дархал тогтцын төвшин өндөр байхгүй болохоор 2 3 жил болоод нөгөө одоо вакцин хамрагдаагүй хүмүүс чинь одоо нэг коммуникац болоод олон болохоор дахиад нэг дэгдэлт гарч ирээл ингээд гарч ирээд байдаг юм байна. Тэгэхээр байнгын дархлаажуулалтынхаа хамралтыг өндөр байж тэрийгээ сайн хяналт тавьж ийж бид нар вакцины хамралт өндөр байна гэж юусоо тавьчихж болохгүй. Одоо яг ингээд шинж тэмдэг илэрчж байгаа. За тэгээд Улаанбуурхан тусахгүй харга юу юм бэ гэхээр вакцин гэдэг нэг юм зүйл зөвлөж байгаа. За вакцина хийлэгцэн одоо багада вакцин хийлэгсэн 10-аас 14 настай ч юм уу хүүхэд байлаа гэж бодоход өөрөөр нэмэлт байдлаар ер нь яаж урьдчилан сэргийлэх юм? Одоо гэрийн нөхцөл, дахуй нөхцөлд гэдэг юм уу нөгөө нэг гараа угаа хамны хаалт зөөх гэдэг шиг өөр ямар зөвлөмжүүд байна? Одоо жишээ нь витамины хэрэглээ ч юм уу тий? Ер нь бол одоо хамгийн нэгдүгээр дэлхийд дахнаар л одоо сонгуул арга бол вакцин байна тий. Гэхдээ вакциныг бас бид нар цаашдаа зүгээр одоо чиний асуусан дээр хэлэхэд бодлогын хувьд бол анхаарах зүйл бас байна. Яг гэвэл бид нар вакциныг 9 сартай 2 настай л хийгээд байгаа ш тавлаар. А гэтэл чинь сүүлийн үеийн шинжилгээ ухаан сүүлийн үеийн эрдэнэтийн судалгаар вакцины одоо энэ тогтож байгаа дархлаа маань 10-аас 15 жилийн дотор буурах хандлагатай. Тэгэхээр ингэж буураад ахаар бас дэгдэл гараад ах магадлал аяг өндөр.
Хэдийгээр тэр хүн 2 настай хэлгсэн ч гэсэн 12 настай ч юм уу 20 настай дархлаа нь буурах нь шүү дээ. Тэр үед нь бид нар нэмэлт дархлааж олтаа бас хийж явж байгаа. А тэрийгээ бид нар одоо насан туршийн товлолч гэдэг юм уу, сургуульд орохт нь ч гэдэг юм уу те ийм одоо байдлаар бас нэг бодлогын хувьд бол цааш нь анхаарах хэрэгтэй байна гэж би одоо бодож байгаа энэ олон дэгдэлтүүдэд бас ажилласан эмчийн хувьд бол. За хоёрдугаарт бид нар Улаанбурхны вакцины бүх товлын вакцины дотроос тодорхой хэмжээний дархлаа нь хамгийн одоо бага тогтдог. Яагаад гэвэл одоо жишээл бусад өвчний вакцинууд бол нэг 98, 99, 95% дархлаа хийсний дараа тогтдог. Улаанбурхны өвчин 90% дархлаа тогтдог. Тэгэхээр 100% хийчлээгээ за би 15,000 хүүхэд байл 15,000-д нь одоо хийчлээ 100% хийлээ гэхэд тэдний тэрнээс одоо нэг 1,500 дархлаа сул тогтсон байж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө дархлаад сул тогтсон хүүхдүүд чинь 5-10 жил болж байгаа бол дахиад дэлхийн нийгэм чинь нэг дэлхийд энэ өвчин устаагүй байгаа учраас нэг Европын орноос нэг Улаанбурхантай хүн орж ирэхэд халдвар гараад байна. Тэгэхээр бид нар энэ гапаа одоо авах ер нь бодлогын хувьд бол цаашид бид нар бас нэлээд шинчилсэн юмд ажиллах хэрэгтэй юм байна гэдэг ийм бодлого. Ковидын үед ингэж исэн те нөгөө дархлаажуулалтанд хамрагдчихад дархлаа нь ямар хувь хэмжээтэй тогтсон байна гэдгийг эргэж шалгуулад байсан шүү дээ. Одоо тэгэхээр хүүхдүүдийг ингэж шалгуулах боломж нь Улаанбурхан дээр бол байгаа гэсэн үг үү? Бага дархлаа тогтсон төвшин үзэж болно. Улсын хэмжээнд бол судалгаа хийж байна. Гэхдээ хүн болгон дээр хийж болохгүй төвлөрөх судалгаа хай нэлээ үнэтэй хүний цус аваад хийх учраас за манайд хамгийн сүүлд бол 19 онд 17 онд хийсэн байдгийг. Тэгээ 17 онд хийсэн гэхээр одоогийн яг миний хараад байгаагаар одоо өвчил ихтэй байгаа 10-14 насны их хөвдөд байгаа шүү дээ. Энэ насны хүүхдүүдийн дархлаа тогтсон төвшин одоо нэмдөө активчаар халсан судалгаагаар 90% гэж гарч ирсэн байгаа байхгүй тэр үед. Тэгэхээр энэ хувьд 90% байсан хүүхдүүд чинь одоо ингээд явхаар тэр чинь 19 гэдэг чинь 6 жилийн өмнөх судалгаа байна шүү дээ. Тэгэхээр энэ 6 жилд нөгөө 10% гэдэг чинь одоо 60,000 хүүхд жишээл болцсон байх жишээ нь шүү дээ. Ер нь механикаар ингэж бодоход тий. Тэгэхээр бид нар энэ дархлаа тогтсныхаа төвшингүүд яг чиний зөв яг ингэж үзэж явах хэрэгтэй. Би тэр 10-аас 14 насыг бас яг бодоод исэн. Тухайн үед ингээд одоо урагшин гүйлгээд үзэх юм бол 15 16 он гэдэг буюу яг нөгөө нэг өмнөх эд дархалтын бас нэг өндөр хувь хэмжээтэй дархсан үед төрж исэн хүүхдүүд байх гэдэг тий. Тэгэхээр тэд нар магадгүй тухайн үеийн тэр дархалт нөлөөгөө үзүүлнэ гэдэг юм уу? Эсвэл энэ үйл явцтай холбоотойгоор эцэг эхчүүд нөгөө дархлаажуулалтанда муу хамрагдсан юм болов уу? Яагаад 10-аас 14 насныхын ийм онцгой өндөр хувь хэмжээтэй гарч ирээд байгаа юм бол тоо гэж бодож байлаа. Тэгэхээр би яг тэр хүүхдүүдийн дархлал тогтсон төвшин бол муу байна. Нэгдүгээр те хүүхдийн дархлал тогтсон төвшин. За хоёрдугаарт нь бол хүүхдүүдийн 10-14 нас гэдэг чинь яг нөгөө одоо найз нөхдийн харьцаатай яг одоо те бүр хамгийн их одоо найзлахыг нас шүү дээ. Тэрнээс бага нас бол гайгүй том болохоор 14-өөс наашных одоо найз нөхдөд бүгдийнх нь бага болдог. Тэгээд насаар нь ингээд их сонио харахад эрэгтэй хүүхдүүд илүү байдаг байхгүй. Тэр эрэгтэй хүүхдүүд яагаад илүү байна гэхэд би эмчүүний хувьд бодоход эрэгтэй хүүхдүүд бол илүү их одоо хамт олонтой өөрсөндөө найзалж гин биенэрээ очиж гин тоглож гин магадгүй тэд нэр тамхи татчих гин те дамжуулж амнаас амгт тамхи татчих гин. Гэх мэтлэн ийм одоо зүйлүүд бол бас ажиглагдчих байхаар наадах ч өстой сонио онцөг байна тий. Тэр нөгөө нэг тамхи дамжуулж татаал амны мөөгөн зөрсөөгөн зэр гэдэг ингээд дамжаад байна гэдэг чинь энэ чинь бас нэрээ эрэгтэй хүүхдүүд 10-аас 14 нас гэдэг чинь би бол бас тэгж бодож байна. Энэ бас их сонио онцөг байна. Тийм өдрөөс одоо яагаад бид нар ингэж байгаа гэдгийг судалгаа хэрэгтэй. Одоо арай зүгээр миний өнцгөөс харахад ер нь одоо манайгийн халдвар эсэргүүцэх арга хэмжээ ийн хувьд бол арай л тийм судалгаа шинжилгээ жоохон багтай яваад байна уу да гэж би зөвхөн эмчүүний хувьд харж байгаа. Яг тэгэхээр ямар шалтгаан яаж нээж ийн бүх юм судалгаан дээр үндэслэж хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Судалгаан дээр үндэслэхгүй авахаар ямар нэгэн хэмжээний одоо гап гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэрийгээ бол нөхөх хэрэгтэй байна гэж ингэж бодож байгаа. За түрүүний асуусан энгийн зүйлд бол одоо миний үеийн надад ч одоо ажиллаж байгаа залуу эмч нар хэлдэг байсан юм л да. Манай ээж гэсэн эмч хүн. Тэгээ одоо А витамин лаврлын отго шүү. Тэрээс хүндрэлээ сэргийлнэ. Халдвар одоо хүндрэлээ сэргийлнэ гэдэг чинь хөнгөн өвдөн. Хөнгөн өвдөн гэдэг чинь арын урхаг үлдэц баг байна шүү дээ. Хин хөнгөн өвдөх тусмаа л хурдан эдэг нь үлдэц багтай. Хүнд өвдөх тусмаа л үлдэц ихтэй. Тэгэхээр А витаминыг бол их уулгадаг юм байсан. Тэгээд мэдээч хэрэг одоо таны хэлдэг тэр амны хаалт зөөх гарын ариун цэвэрсэх гэртээж очиж урахгүй бага насны хүүхдийн дур явуулах агаар сэлэх тэгэл агаар усаар чирэгжүүлэх гэдэг одоо энийг халдвар төвчнөөс сэргийлдэг нэг үндсэн одоо гарын 10 хуруунд л байх зүйл байна шүү дээ. Уг нь бол тэгэхээр энийгээ сайн хэрэгжүүлчихвэл өвдөхгүй байх боломж байна. Тэгээд вакцины нас болоогүй хүүхдүүд жирэмсэн ээжүүдээ яах юм? А витамин. Тэгээ гадны зарим орн одоо Австрали, Америк энэ ийм орнуудад бол эмэгтэйчүүд маш их хүүхдээ төлөвлөж гаргадаг. Тэгээ тэр хүмүүс бол хүүхдээ гаргахаас өмнө
энэ үгүй буюу улаан бурхан хаан хамтрын вакцины хийлгдэг. Эсвэл дан одоо улаан бурхан юуны рубелла буюу улаан бурхан улаануудын вакцины жирэмслэхээс өмнө яагаад гэвэл нэгдүгээр хүүхдээ улаан бурханаас сэргийлж байна. Хоёрдугаарт улаанууд өвчин гэж байдаг. Одоо тэр харьцангуй маад одоо баг байна энэ вакцины үрээд энэ нь бол бас төрөлхийн дүлий тэгээд тархины гэмтэлтэй тэгээд сэтэрхий уралтай хүүхдүүд төрдөг чинь ихэнхдээ улаануудын вирусээс болдог байхгүй. Төрөлхийн гажигтай. Энэ хүүхдүүдийг сэргийлэхээс. Тэгээд бид нар бас 2002-3 онд санагдаж байна да. 2001 оны хавцаа бас 16-аас 40 насны бүх эмэгтэйчүүдаа бид нар энэ улаан бурхан улаануудын вакцинаар тарьж ирсэн шүү дээ. Ингэж шинжлэх ухааны үндэстэйгээр урьдчилж юмыг харж урьдчилж сэргийлэхгүй бол халдварт өвчин бол дандаа араас нь явах юм бол ерөөсөө бид нар алдчихдаг. За урдаас нь явж угтаж явбал дандаа үр дүн төрдөг. Энэнд бол эцэг эхчүүд гэр бүлийн оролцоо. Ялангуяа эмэгтэй хүн өөрөө хүүхэд тэйхтэй төрөлхийн гажигтай одоо хүүхэд төрүүлчихгүй төлөө их хүн чинь өөрөө одоо хичээх ёстой. Одоо энэ жирэмсэн байгаа эмэгтэйчүүд бол вакцин тарьж болохгүй учраас витамин уух хэрэгтэй. Хүүхдээ хөхөөрөө олох хэрэгтэй. Тэгээ өөрөө хэрэг вакцин хийлгэсэн байвал 6 сар хүртэл 9 сар одоо хүртэл за зарим судлаачид 2 нас хичээлдэг. Энэ хүртэл эхийн сүгээрээ ингэж байх юм бол эхийн сүгээрээ халдварт өвчний эсрэг дархлаа үүсэж тогтноо. 9 сар хүртэл хөхүүлэл эхний вакцинтайгаа залгачих нь шүү дээ. Үгүй бол залгах чинь. Тэгэхээр ээж өөрөө вакцин хийлгэж иж бас тий. Хоёрдугаар ээж өөрөө эрүүл байх хэрэгтэй. Тэр хөхний сүүч нь витамин байх хэрэгтэй шүү дээ. За хөхний сүүч нь ус байвал тэгэл нэмэргүй шүү дээ. Тэгэхээр өөрөө эрүүл байх, витаминлэг, чанартай хоолунд иддэг, сэтгэл санаа тайван. Тэгээ хамгийн гол нь ээж өөрөө вакцина хийлгэсэн байна. Тийм байна. Дархлаажуулалт гэдэг. За энэ сэдв дээр нэлээд тогтож ярих хэрэгтэй болно. Ер нь дархлаажуулалтын хувь хэмжээг одоо жишээ нь ингээд эрүүл мэндийн байгууллагууд жил жилээр нь ингээд харж идэг л байлгүй тий. Тэгэхээр хамрагдалт ингээд хит хамрагдалт нь багассан ч юм уу нэмэгдсэн гэдэг энэ савлгаанууд ингээд жил жилээр нь харьцуулаад харахаар харагддаггүй. Ер нь хамрагдалт хэр төвшөнд байгаа вэ? Одоо бүх төрлийн дархлаажуулалтад бүх төрлийн вакцины хамралт бол манайх нэг 90-95% л байдгийг. Ер нь үндэсний хэмжээний уул нь өндөр. Энэ вакциныхаа одоо үндэсний статистик тооноор ингээд та нар тоог хараад одоо халдварт өвчин судлалын үндэсний төвийн энэ тоог харах юм бол энэ өвчин гармаарг байгаа байхгүй. Ер нь бол гэтэл яг энэ нь бол бодит байдлаараа бол тэртэй бол бас ковидоос хойш буурсан уу? Ер нь бол дэлхийд дахинд ганц манайд ч биш ковидоос хойш бол буурсан шүү дээ. Ер нь бол ковидоос хойш бол вакцин. За ковидоос хойш бол одоо нэг нэг хэлэхэд энэ бүхэл хүмүүсийн төвшөнд бол энэ товлын дархлаажуулалт энэ бүхэд тавих анхаарал халамж муудсан. Ер нь 19 оноос эхлээд одоо бүгд 19 оноос чинь бид нар одоо үндсэндээ бараг 22 он хүртэл 3 жил ковид ярьлаа шүү дээ. Тэгэхээр ковид ярихаар чи бүх хүн ковидд анхаарад товлын дархлаажуулалтын хамралт муудсан. Тэгээд ковидтэй үед хүүхдээ бариад товлын вакцина хийлгээд өрхийн бид нар ирдэг хүнж ховорцсон. Тэр хөл хорио морионд тэгээд гих мэтлэн энэ бол нөлөөлсөн ковид. Нэгдүгürt ковидын үйл ажиллагаа. За хоёрдугаарт ковидын вакцины талаар хүмүүсийн одоо буруу ташаа ойлголтууд мэдээлэл зөндөө тий ганцхан манайд ч дэлхийд дахинд байна. Тэгээд энэний үндсэн дээр бол ер нь бол дархлаажуулалтын хамралт бол муудсан. Би яг тэгж утсан. Ийм Монголиагаар нөгөө нэг хүүхдийнхээ сургууль дээр нэмэлт дархлаажуулалт явах гэж байна. Өмнө хамрагдсан уу хамрагдаагүй юу тэрийг шалгаач гэдэг ийм Монголиагаар шалгасан чинь яг ковидын үеийн 2 настайгийн вакцин тасарсан байсан. Тэгээд бодвол энэ хөл хорио морио гэдэг ингээд гарч орж болдгоо байсан байна да гэж бодож ирсэн. Өнөөдрийн байдлаар бид нар ингээд нэг 7 хүүхэд алдчихад байгаа тий. Энэ 7 хүүхдийн насын үзэхээр нөгөө дархлаатай дархлаагүй вакцингүй хүүхдүүд гэдэг ялгаа нь ямар байгаа вэ? Ер нь бага насны юу? Ер нь ингээд өвчлсөн хүүхдүүдийг харж байгаад яг одоо өвчлсөн хүмүүсийн 70% нь бол вакцингүй. Тэгэхээр одоо бол дан бид нар хүүхдүүд яриад байна. Яг ингээд өвчлсөн статистик харахад чинь бол 60-тай хүн өвдсөн байгаа шүү дээ. Ер нь бол. Тий. Тэгэхээр энэ өвчил бол одоо нэг дэгдэлт болсон учраас ерөнхийдөө бүх насанд бол болчихжээ. Энэ чинь 35-тай 36-тай залуучууд ч өвдсөн байна. Одоо 60-тай хүн ч өвдсөн байна. Магадгүй тэрнээс ахмаг нас ч өвдөн 15-16 оны дэгдэлт нь тийм л байсан. Яг тэр динамикаар л явж байна. Тэгэхээр би одоо энэ залуучууд хэлдэг байхгүй. Та нар энэ 15-16 онод би бас тэр үед ажиллаж лээсэн бидний алдаанаас сургамж аваа. Яг ингээд бага наснд эхэлж явж байгаа л тэгээд даашгаа дэшигээ том наснд ороод нийт хүн ам руу ороод том наснд явж байгаа. Тэгээд сүүлдээ бүр ахмад нас руу орж байгаа. Жирэмсэн эмэгтэйч рүү ороод сүүл рүүгээ эндэгдэл чинь жирэмсэн эмэгтэйчүүд нөгөө өвчтэй одоо архаг хууч өвчтэй настан гууд болж эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ болох нь вэ шүү. Энэ динамикаа анхаар гэдэл бас одоо
Ахмад эмчийн хувьд одоо зөвлөдөг юм л да. Ер нь бол тий. Одоо миний үүрэг бол зөвлөх л байна шүү дээ. Би бас бодвол энэ 15 16 оны их дэгдэлтийн үед бол за дархлаажуулалт бас ингээл өнөөдөр их шиг ингээл компани ажиллуулаад ингээ явсан байж таарад тэр дархлаажуулалт нэг юм 10 жилийг барьсан байгаа байхгүй юу? 24 25 он хүртэл тий. Ер нь бол тий. Тэгээд одоо ингэж юм гэхээр яг вакцин бол нэг 10 15 жил байх гэдэг дархлаа сулрадаг тий. Ер нь бол сулрна л гэсэн үг. Одоо ор бас үйлчлэхгүй гэсэн үг биш. Сулрна. Тэгэхээр тэр яг нөгөө эмзэг одоо энэ Улаанбархны вирус ч одоо нөгөө манай нэмхүү захирлын хэлдгээр вирусууд ярьж байгаа гэдэг шиг бас ярьдаг юм шиг байгаа ингэж би зөвхөн ойлгоод байгаа. Хоорондоо. Яг энэ дархлаагүй шүү дээ. Энэ хүн дархлаа сулрсан байна. Энэ хүн вакцин хийлгээгүй байна гэл яг тэрийг онлол бариад авдаг. Өвчлсөн хүмүүсийн 70% нь вакцингүй гэдэг. Энэ бас жоохон ноцтой л тоо баримт байна. Би тэгээд юу асуумаар байгаа. Одоо жишээ нь нөгөө хүүхдүүдэд хүрэх хамгийн боломжтой арга бол боловсролын байгууллага учраас цэцэрлэг сургуулиар нь дамжуулаад ингээд дархлаажуулалтын санал аваад тий ингээд хийлгүүл ингээд нэгдсэн зохион байгуулалтаар хийх боломж байна гэдэг ингээд эцэг эхчүүдэд ханддсан байлээ. Би тэгэд миний санаж байгаагаар 2023 онд бас нэг юм боловсрол суурилсан дархлаажуулалт явсан бай. Би хүүхдүүдийнхээ ингээд нөгөө бичгийг харахаар 23 онд ингээд нэмэлт тунгуудад хамрагдсан байгаа байхгүй юу. Тэгээ би одоо ингэж асуумаар байгаа. 9 сартад 2 настад магадгүй нэг нэмэлт тунд хамрагдсан ч юм уу. Эсвэл хамрагдаагүй янз бүрийн энэ хүмүүс ер нь энэ вакциныг олон дахин хийлгэх нь зөв юм уу буруу юм уу гэдэг нэг хүмүүст юм байх шиг байна. 9 сартаа багт нь хийлгэц одоо хүүхэд маань 15 настай би хийлгэхгүй гэж байгаа хүн ч байна шүү дээ. Тэгэхээр олон удаа хийлээгээд муудах юм уу? Энэ ингээд дэмий байх гэж байгаа ийм өөрийн мэдээлэлтэй хүмүүс яг хэлмээр байгаа байхгүй. Тэгээ одоо яг чи бол сайн ажилласан байна. 23 онд Улаанбархны вакцин хийсэн байхгүй. Улаанбархан одоо үгүй одоо биш байхгүй. Улаанбархан улаануудын вакцин хийсэн. Тэгээд хийлгэхэд тэр вакцины хамралт бол нэг 40% тэл баг. Тэгэхээр маш бага хийлгэсэн байгаа байхгүй. Яг нөгөө таагтнасаа маш бага хийн. Тэгэхэд бид нар одоо 90% 95% хийсэн бол энэ дээдлэлт гараач үгүй. Тийм байна. Тэгэхээр яг үүндээ цаасан дээр байгаа тоо яг энэ өвчлөлийн байдал хоёр чинь зөрөөд нь шүү дээ. Тэгэхээр манай бас статистик мэдээлэл, бүртгэл мэдээлэл энэ бүх зүйлүүд чинь бас ерөнхийдөө жаахан тийм нэг алдаатай байна л гэдгийг илэрэл. Тэрнээс биш одоо Улаанбархны вакциныг хүн нэг амьдралдаа 4, 5, 6 удаа хийлгэчлээ гэд одоо нэг хайхтар байхгүй шүү дээ. Ягаад гэвэл тэр чинь дархлын одоо Улаанбархны вирусын одоо хүчгүй те одоо хүчин сулруулсан вирус ороод тэнд таны дархлын эсийг үүсгээл тэгээд дархлын чадамж үүсгээл байж байгаа юм чинь тэр орлоо гэж тэгж нэг айхтар одоо хор байхгүй шүү дээ. Ер нь бол нэг айхтар одоо тийм хор байхгүй. Гэхдээ мэдээж хэрэг хүн амьдралдаа нэг 4 юм уу 5 удаа л вакцин хийлгэн шүү дээ Улаанбархны. Тэрнээс биш одоо жил болгоно л нэмэлт дархлаалууж хэл. Гэхдээ нэг хэцүү юм нь нөгөө бүртгэл мэдээллийн систем жоохон тааруухан. За хоёрдугаарт өвчлөл гараад байх. Тэгээ хүмүүс чинь хийлгээд байхаас аргагүй болчиход байгаа. Тэгэхээр бид нар ерөөсөө тэр эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээг аваад өвчлөл гарахгүй байвал иргэддээ ч эрүүл мэндэдээ ч маш их мөнгө төгрөг гарахгүй ийм одоо үр дүнтэй арга шүү дээ. Тэгэхээр энэ үр дүнтэй аргыг тухайн үед нь яг авчихвал дэлхий одоо энэ өвчин устаагүй цагт манайд бол гарсаар л. Тэгэхээр нэг цорхоо өвчтэй хүн байхад л нэг гаднаас нэг хүн ороод ирэхэд л халдвар аавна. Одоо та нар гадагшаа бид нар ингээл явна. Одоо дэлхийд 90 гаруй орн Улаанбархан өвчтэй байна. Гарсан байна. Тэр дотроос Монгол орныг бол бас дэлхийн зарим одоо эмч судлаач нар бол ер нь Улаанбархан өвчнийг бол хяналтнаас алдсан гэж ингэж үзэж байгаа юм байна. Одоо тэгэхээр үсгээс жарахгүй л дээ одоо байж хахад те. Тэгэхээр усад жишээлбэл Австралийн сая эрдэмтдтэй уулзж хахад манай Австралид бол 200 гараад хамгийн дээд нь 200 гарах талаас бүр алаам цохол өстой ингээд тэгэл 200 гараад дорн нам дардаг. Танах чи ингээд тэр хүмүүсийг ирэхэд бол бид нар 8000 та байсан байхгүй юу? 8000 7000 8000 та танах бол хяналтнаас алдчихжээ л гэж одоо үнээр хэлж байгаа. Хүлэн зөвшөөрөхөөс арга байхгүй те. Хүн ер нь буруу юмаа хүлээж аваад цаашаа явах хэрэгтэй шүү дээ. Чи хүний амь нас амьдралын асуудал, ирээдүйн асуудал. Өнөөдөр би Улаанбарханаар миний хүүхд тураад өнгөчлөө одоо сайхан гэж болохгүй шүү дээ. Энэ хүүхд чинь цаашдаа Улаанбарханы өвчин чинь дархлын системийг гэмтээчдэг. Тэгвэл Т-б лимфоцит гэж дархлаа одоо тогтоогоод нэг memory эс байдаг. Тэрний ажиллагааг болгочдөг байхгүй. Тэгэхээр одоо нэг хажуугаар нэг ханиатай хүн зүрхэд энэ 9 сард одоо ханиа давна. Тэгээ нэг ингээд юм хэрэгж чагаад гараа тусчвал шархал гоочн тэгэл ерөөсөө дархлаагүй хүн гэдэг чинь ер нь ойлгомжтой шүү дээ. Ямар ч юмд л одоо бэлэн. Тэгэхээр одоо сүүлийн үед чинь бол бас нөгөө бие таашгүй гэдэг шиг вирусүүд чинь ерөнхийдөө хүний вирус чинь хүний амьд биеинд л байж энэ одоо ширээн дээр вирус байгаад ингээд өрчдөггүй шүү дээ. Заавал хүний амьд биеинд орчиж вирус чинь үрчдэг. Тэрнээсээ гадагшаа гараад дараагийн амьд биед орж үржиж ингэж. Тэгэхээр тэр амьд биед үржиж байгаа вирус чинь сүүлийн үед бол ер нь хүнээс бараг
одоо хар бүдүүлгээр хэлэх юм бол гарахаа байсан биш. Дотор нь байж байгаа л эргээд тэрний нэг жишээ бол одоо long covid шүү дээ. Урт хугацааны covid. Ингээл вирус нь байж идэг. Гэтэл одоо яаж ч нөө одоо нөгөө үсрэх 15 сая гаруй хүн тий 15 сая хүн long covid-ээр шаналж ийн гэж судалгаанууд гараад байна. Тэгэл тэг жоохон дахлаа солронгууд л тархин. Тийм учраас л нөгөө одоо ямар сандал эрэг энергитэй бай, эрэг бай гэд одоо Бельгийн эмч нар одоо ковидоор лон ковидоор шаналж байгаа зүрх судасны өвчтөй хүмүүсээ өдөрт 15-аас 20 минут инээ гэдэг хүртэл зөвлөмж өгч шүү дээ. Ингээд эрүүл мэндийн салбар эмч нар чинь энэ өвчнөд тэмцэх гэж одоо янз бүрийн аргаар л үзэж шээ. Нэг юм за эмнэлэгт хандж байгаа тоонуудыг л бид нар өнөөдөр ярьж байгаа. Тэг хандахгүй байгаа гэртээ ингэсэж тэгсэж чад ингээд зүгээр өнгөрчөж байгаа тохиолдлууд бол хэд байгааг хэлж мэдэхгүй байна. За тэгээд нөгөө хөнгөн хэлбрээр вакцинтай ингээд идэгчж байгаа гэдэг юм уу, нөгөө тууралт нь ингээд багасчингууд эцэг эхчүүд за гайг болчлоо гэдэг те эмнэлэгт хандаад гэрээрээ эмчлээд нэг антибиотикууд юм уу юу гэдэг. Тэгээд тэр нь ингээд шинж тэмдгийн дарчингууд ингээд тайвширдаг нэг юм үзэгдэл бол зөвхөн Улаанбурхан ч гэлгүй ер нь эцэг эхчүүдэд хүмүүст байна нийтлэгээрээ. Тэгээд нөгөө нэг түрүүний би таны тэр нөгөө ярианаас яг сонирхоод байгаа. Гадна туурж байгаа гэдэг нь нүдэнд харагдах хэсэг болж таараад байна шүү дээ. Энэ дотор яг юу болж идэм бэ? Дотор юу болж идгийг ёстой би таашгүй болчихж байгаа байхгүй бид нар таашгүй. Тэгэхээр хөнгөн вакцинтай одоо хөнгөн өвдөд вакцин хийлгсэн зарим хүүхдүүд хөнгөн өвдөж шүү дээ. Бүх өвдсөн хүүхдүүдийг чинь одоо нэг 3% ч юм уу вакцин хийлгсэн хүүхд байна. Тэ 7% нь одоо нэг хүн тунтай ч юм уу. Тэр хүүхдүүд бол хөнгөн. Тэгээ манай халдвартай эмчнэр ярьж байгаа юм л да. Вакцинтай хүүхд бол андшгүй байна. Туралтанч бага байна. Клиник нь хөнгөн, маш хурдан идэж जैन. Ерөөсөө тэгэл үнэхээр одоо хөнгөн явж байна гэж. Тэгэхээр вакцинтай хүүхд бол дархлаа нь одоо бас бүрэн тогтоогүй байх үедээ ч өвдөж болно. Эсвэл одоо бас тэр чинь вакцинтай ч байсан халдвар авахгүй гэсэн үг биш шүү дээ. Яагаад гэвэл хүн ингээл ярьж байхад энэ хүрээнд орж ирэхэд гэхдээ тэр халдварын эсүүд чинь гаднаас одоо бүдүүлгээр орж ирэх юм бол битээр ингээд кофе уугаа сууж хахад би кофегаа мэддэг юм чи надад дахиад энэ төрлийн кофе өгөхөд би энэ кофе энэ тэргээл мэддэг шиг битээр уулзаал ингээд би чамайг таниал маргааш сайн байна уу тэгэхээр би одоо чамайг таньж байгаатай адилхан дархлааны эсүүчэнд орж иж байгааг таниад ингээд тусдагч байгаа байхгүй. Гэтэл тэр таньсан сул тогтдог бас тийм хүмүүс байна. Одоо гений одоо нэмдөө активч ярьдаг юм л да бүх вакцин хийсэн хүмүүсийн нэг 5-8% нь бол хүний төрөлхийн удамаа зарим хүнд удамшлын байдаг гэж байгаа. Ерөөсөө ингээд Улаанбурханы вакцины дархлаа тогтчихдгүй гэр бүлэрээ тийм хүүхдүүдтэй хүн одоо энэ вирус судлаач хүнд бол байдаг юм байна л да. Тэгээд судлаад үзэхэд тийм хүн байдаг. Тэрнээс биш вакцин хийгээд хүн болгонд бол бас өвөрмөц хүн болгоно л гээ шүү дээ. Одоо жишээл зарим хүн аналгийн уугаад л идэгдэг, зарим нь аспирин уугаад тухайн алдаад унцдаг ч хүн байдаг шүү дээ. Тэгэхээр хүний тэр физиологи гений онцлог гэдэг бол бас вакцинд бол тодорхой хэмжээгээр бол нөлөөлнө. Тэгээд түрүүний одоо намайг залуухан эмч байхад одоо би ч Улаанбурханы дэгдэлт нэлээд олон дэгдэлтэнд ажиллалаа да. Одоо 90-ад оны ихэр юм да. Тэгж яхад яг туурсан юм хүмүүсийг залуу эмчнэр үзээл одоо тууралт нь сарвчсан ингээл сарвчаад гоё идэж за одоо хөнгө одоо гар гэхээр ахмад эмчнэр за наран гэрлээ наадах нэ дахиж үз зүрх хуушгийн чаг боломжийн байвал одоо энэ гар хөлийн хатгуулаад тарих мэдрэлийн мэдрэл зэтрэл нь ямар байна? Юм хүм асууж их нүд нь одоо ямар вэ? Зүгээр та нарын дотор байгаа тууралтыг чи яаж мэдж байгаа? Гадна туурахаас гадна дотор туурж байгаа. Туураад байгаа тий дотор одоо туурж байгаа. Тэрийг та нар яаж мэдж байгаа гэдэг. Тэрийг би одоо боддог байхгүй. Манай ахмад эмчнэр нэрээ алт байжтэй. Тэр үед дээрөөсөө бид нар тэр чинь ерөөсөө тоохгүй залуухан тэгэл ингээд. Тэгээ сүүлдний юм уншаа судлаад байхад бол ийм элэг зүрх одоо уушгинд баг цэргийн одоо тэр жижигхэн сорвжилт ялангуяа элгэнд одоо тууралт өгөхөд элэгч өөрөө нөхөн төлжөөл зөөр болчихно. Гэтэл хамгийн тэрийгэ одоо сорвжилт нь үлддэг дурлалтын сорвжилт нь үлддэг юу ч н одоо тарих юм байна л да. Тэгэхээр одоо манай эрдэмтэд гадны эрдэмтэд судлаад бичээд байхад манай одоо 90 оны ихэр эмчнэр тэрийг бид нарт хэлж ийсэн байна. Тэгэхэд бид нар нөгөө эмчнэр за тархинд нь юу л байж хэвчтэй. Цэцгээ эмчсэн сүртэй юм шүү дээ л гэсэн шиг бодоод өнгөрч ийсэн баг. Миний өвчтөн одоо хөнгөн байхад би гаралгүй яах гээд. Тэгэхээр тэрний хүндрэл юу юм бэ гэхээр одоо хүүхэд хараа мод дахиад соор гэж хэлдэг шүү дээ бид нар. Шүүний явахаар тэмчээд идэг. Тэр хүмүүс чинь бол ерөөсөө дахиад соор гэдэг нь нэгдүгээр Улаанбурханы хүндрэл. Хоёрдугаар А витамин. А витамин дутагдсан хүмүүс шүүн муу юм хардаг. Тэгэхээр энэ жолооч нар ч гэсэн одоо бас бид нар үтсэж явах хэрэгтэй байхгүй. Хэрвээ ийм дахиад сохор жолооч нар одоо хилдэг жолооч нар бол харанхуйд явах юм бол аваар ослын дэгдэл хийх магадaltaй байхгүй. Тийм асуудал байна. За хоёрдугаарт одоо нөгөө ингээд хөл гарна ингээд гуйлзаад нэг орон зайг муутай хүмүүс байдаг шүү дээ. Ингээд ийшээ авч байгаа нэг яг гэдэг те. Тэр хүмүүс бас
одоо нөлөөлдөг. За тэгээ гар хөлн татдаг ингээ саачдаг ийм хүмүүс байна. За тэгээ дүлгэрдэг. Тэгээ хүүхдэд бол ялангуяа нөгөө хичээлд айгүй мууддаг. Хүүхд хэлдэг шүү дээ. Энэ одоо ингээд ерөөсөө суугаад нэг 5 минут суугаад нэг юм уншчихгүй ингээд ингэсэн ингээд ол бохтон шиг. Тэгэл ой тогтоолт энэ тархинд нөлөөлж тархи мэдрэлийн системд гардаг өөрчлөлтүүд байхгүй. Энэ нь бол аюу гүн одоо үлгэнц байдаг. Гэхдээ энэ бол өвдсөн хүн болгоно гэж одоо айх хэрэггүй. Хүнд өвдсөн хүнд л илүү гарна. Тэгэхээр одоо хүүхд чинь нилээг тууралт ихтэй хүнд өвдсөн эцэг эхчүүд бол цаашдаа одоо манай хүүхд идэгсэн ингээд ойлгох болохгүйгээр ямар нэгэн хэмжээгээр тэр мэдрэлийн эмчийн хяналтанд бас орж үздэг. Хүүхд нь яаж яа ямар өөрчлөлт байж гэн. За одоо чинь энэ тарих мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих зөндөө олон битмээ янз бүрийн юмнууд байна. Мэргэжлийн эмчд үзүүлэх ийм зөвлөгөөг бол бас авах хэрэгтэй. Зүгээр Улаанбархан ингээд манай эдгээд өнгөрчлөө гэж боддог тийм хөнгөө өвчин бол бас биш шүү. Үгүйд л аагаа уух нь тий үргэлжлүүлээд. Гэхдээ жоохон эмчийн завраа шүү. А мотор баян А, Д, С бүгд хэрэгтэй тий. А витамин бол хамгийн бест ван. Тэгтээ тэрийг эмчийн завраар өгөхгүй бол дандаа уугаад ивэл бас ихтэлтээс болж бас өвчин үүсгэнэ. Уг нь хүүхдүүдийг жоохон байхад эд өвлийн уйлрал нөгөө томооны уйлрлаар өрхийн эмнэлгээс нэг өгдөг байсан те өндөр тунтай 2 хон ширхэг гихчлээ. Манай хүүхдүүд бага байхад тийм санагдаад бах юм. Би тэгээд надад жоохон аюултай санагдаад байгаа юм нь одоо нөгөө нэг бидэд ч одоо яг юутэй байгаа бол тоо тарьсан болов яасан бол гэдэг нөгөө нэг багтархлаажуулалтын мэдээлэл ой санамжтэй цахим махин бүртгэл янз бүрийн юм алга. Тэгэхээр энэ хүмүүс бас яг насан туршидад бас хийж байгаа. Хийж бодож шүү. Хэрэг насан туршид одоо та жишээлбэл таны хажууд таны дүү ч юм уу одоо цугийн өрөөнд байдаг нэг хүн Улаанбарханаар өвдсөн бол хавьтал болсон гэсэн үг байхгүй. Хавьтал болсон бол та 72 цагийн дотор вакцины хаялах хэрэгтэй. Тэгэхдээ 72 нь хэтэрсэн ч хийс очиод хэлж байна. За тэгээ түрүүн бит хоёр бас бусад улс орнуудад 90 орнд гэхлээр ер нь бол тархалт өндөр л байдаг юм байна. За тэгээд би нэг ийм үг өгүүлбэр олж уншсан юм нөгөө нэг Google-ээр онцлуулах юм бол YouTube-ээр эмчлүүлээрэ та нар гэдэг нэг ийм юм нэг эмнэлэг хан дээр хатцсан байсан. Тэр шиг нөгөө нэг ингээд интернетээс асуудаг те Facebook-ийн ээжүүд байдаг групп дотор бичээд хүү ингээд энэ юу хийлэх вэ гэдэг. Эсвэл ах トゥ хамаатан садан доторх нэг ийм ам дамжсан яриагаар оншилдог эмчилдэг нэг ийм зүйл байх шиг байна. Энэ ер нь хэр урхагтай юм бэ? Урхах нь одоо эрүүл мэндийн байгууллагт гэдэг юм уу? Эмнэлэгт эмчнэрт яаж төвөг дараа болж ирдэм бэ? Энэ маш урхагтай. За урхах нь бол нэгдүгээр тэр өвчтөнд одоо урхахтай. Одоо гэртээ одоо фэйсбүүкээр явж илэн шүү дээ. Улаанбархан өвдсөн бол өлөнгөө бидний үед теста сүртэй. Одоо миний насны ч надаас ахмагч хүмүүс ч байна. Өлөнгөө уугаал тэгэл гэртээ нам дараал хүнчлөрөө дарж хөвцээр байгаа л ингээ зүгээр болдог. Гэтэл чин одоогийн тэр үеийн одоо бэлтий хэл 3 жилийн өмнөх вирус чинь шал өөр биш. Үүсгэгч шал өөр. Одоо жишээл үүсгэж одоогийн үүсгэж чинь бид нар D3 тий B3 гэж яхад одоо 15 16 оных бол H1 гэдэг вирусээр үүсгэсэн. Тэгэхээр энэ Улаанбарханы ч өөрийн чинь үүсгэж байгаа вирусын чинь онцлог бас өөр байна. Тэгээд эн чинь мутацид маш их орж байна. Вирус гэдэг чинь нөгөө маниасаа ухаантай болцсон болохоор ерөөсө хэд хэдэн мутац ороод яагаад ерөөсө биднэрт бол гүйцэтгэхгүй. Эрүүл мэндийн салбарт битгий хэл дэлхийн шинжилгээ ухаанд вирус чинь гүйцэтгэхгүй шүү дээ. Тэгэхээр энэний талаар одоо бид нар ингэж бүдүүлгээр бодож интернет юмар одоо ингэж байж болохгүй. Тухайн одоо 10 20 30 жилийн өмнөх өвчин чинь шал өөр болчиход байна. Энэгээр хувь хүндээ бол асар их охиролтой. За мэдээж хэрэг эрүүл мэндийн салбарт айгүй охиролтой. Одоо эрүүл мэндийн салбар гадна эмчнэр ч үнэхээр ядарч туйлдж шít. Манай халдвартай эмчнэр бол ачаалаад ийлэхгүй нөөсөө нүдэн жартайсан юм хүмүүс байна. Тэгэхээр эмчнэр ингэж асарч их ядарч туйлдна гэдэг чинь алдаа гаргана шít. Чинь ганцхан Улаанбархан биднэрт байхгүй шít. Өчнөө олон эмчнэр байна. Өрхийн эмчнэр одоо орой өдөр болгон 21 цаг хүртэл ажиллаж байна. Энд чи гэр оронтой ард гэртэй амьдралтай юм их хүмүүс байгаа шүү дээ. Адилхан л бидний нэг шүү дээ. Жаахан шинжлэх ухаанч байгаад эмчнэртэй итгээд одоо бид нар эмчнэр би гихтэл одоо 10 жил бараг сурч ажил нэг эмчийн дипломтой хүн эмчлэхтэй болсон шүү дээ. Гэтэл чинь нэг интернетээр юу ч мэдэхгүй нэг хүн нэг бичээд ахаар заримдаа бухимдаж уур хутдаг шүү дээ үнэндээ нэрээ. Тэр 10 жилийн минь хөдөлмөр шүү дээ. Одоо ингээд нөгөө нэг хүмүүсийг буруутгах гэхээр бас угаасаа байгаль цагуур орчин нөхцлөөсөө болоод буруутгаж болдгоо ингээд 100 бол бид нар яг амарч нэг юм дархлаа мархлагаа сэлгдэг юм уу үгүүдээ сэтгэл санаагаа сэргээдэг те. Тэгэхээр хүмүүс тараа явчихнаа. Найр наадамд явнаа. 100 жилийн ойдоо явнаа. Ах トゥ угаар агаар салхинд гарч хээр очиж хэвтнэ. Гэтэл тэр явдал донд шинж тэмдэг илрээд тэ туураад халуураад ингээд унвал
одоо хаашаа хин таних вэ? Хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ? Утас шүрмсөөр зөвлөгөө авдаг гэдэг юм уу? Ийм зүйл нь хэр зохион байгуулагдаж байгаа. Дээрээс нь нөгөө хөдөө орон нутаг сум багийн эмнэлгүүд гэдэг юм уу? Аймгийн төвийн эмнэлгүүдэд маань энэ чиглэлийн удирдамж зөвлөмж хэр очсон байдгийг. Тэгээд нөгөө харьяал марьяал хамаарахгүйгээр явуулын хүн яваад очивол эмчлэх хүлээж авах боломж ямар байдгийг бол доо ийм зохион байгуулалт нь. Ийм зохион байгуулалтыг хийж байгаа байх гэж би бодож байна. Ер нь утасны хувьд бол одоо 119 тоод утас, 100 тоод, 100 дугаарын ийм утсууд байгаа. Энэ утсаар бол зөвлөгөө авна. Тэгээд энэ халдвар төвчин чинь зүгээр одоо би нэг Улаанбурхан миний хүүхд туурчлаа, би туурчлаа гэж нөгөө сумын юм уу аймгийн төвийн эмнэлэг дээр гүгэд очиход их хэцүү. Ер нь бол хөнгөн шиг бол утсаар зөвлөгөө аваад эсвэл халдвартын тасагтанд очихгүй бол тэнд байгаа өөр хүмүүс нэг өвчлөө өвчин халдвартай өвчин байхгүй. Ерөөсөө хүнд халдаах учраас маш хурдан байгаа орчинд өөрийгөө юм уу тэр хүний тусгаарлах хэрэгтэй. Одоо гэртээ байдаг юм уу тэгэл одоо тусгаарлал нөгөө хүмүүс тэгээ одоо хүмүүсээсээ тусгаарлах юм арга хэмжээ аавна. Тэгээд хоёрдугаарт бол аль болохоор одоо олон хүнтэй л хавтал болохгүй байх хэрэгтэй. Энэ удаагийн наадмаар бол арай нэг жаахан бас нөгөө эрүүл байвал эрхчлийн наадам үзэн гэх шиг бас нэг энэ жилийн наадамч онцлог болох гэдэг шүү дээ. Улаанбурханы дэгдэлт маш өндөр түвшинд ер нь бол их өндөр түвшинд хүрсэн учраас мэдээж хэрэг одоо ингээл хотоос гараад явж байгаа хүмүүс бол хөдөө орон нутагт бол тараана. Тэгэхээр хөдөө орон нутгийнхан бол бэлтгэлээ хангаж ингэж байгаа. Тэгээд тараахгүй тулд яах юм гэхээр нэгдүгээр хүүхдийнхээ вакциныг шалгах хэрэгтэй. Хамгийн гол нь ихэл бага насны хүүхдүүд өвдөн шүү дээ, тий. Онх тохиолдол чинь 80% нь одоо тэр хүүхдүүд байгаа учраас вакцина шалгаад вакцингуу бол вакцина хийлгэж. Өөрийгөө бас шалгаж. Тэ ялангуяа одоо нэг 35 хүртэх насны залуучууд архаг хууч өвчтэй ээж мэж байвал Улаанбурханд залуудаа багада өвдсөн үү? Улаанбурхан өвдсөн бол одоо тэр дахиад тогтцсон байгаа өвдөө тий дахиад тогтцсон байгаа. Тэгээ тэрийгэ шалгачих. Өөртөө анхаарал халамжтай. Тэгээд шалгаад вакцина хийдэг. Вакцина хийлгэхэд 14-өөс 21 хоног дахлаа тогтно шүү. Бас вакцина хийлгэчээд маргааш нь дахиад явчих. Тэр дахлаа тогтохгүй. Их мэдчлэн тэрийгэ бодох хэрэгтэй. Тэгээ ер нь бол зүгээр миний эмчүүний хувьд бодоход бол энэ жилийн наадмаар бага насны хүүхдтэй хүмүүс бол нэгч очин өөрөхгүй, өөрснөө гадуур явахгүй, телевизээр бүхөө үзэл ер нь тэгээ лагер дээр агаартай устдад хэрэгтэй шүү дээ, тий. Тийм газар лагер дээр л ингэж наадамлах хэрэгтэй. Ер нь гол төлөв хөдөө тэгээд бүр аслагдсан сум баг руу бити очихоор хэл. Аслагдсан сум багийн хүүхдүүд чинь бас вакцинг байгаа шүү дээ ер нь. Тийм. Вакцинг байгаа хүүхдүүдээс тэнд няраа хүүхдүүд очиод тэнд 2 сартай, 3 сартай, 5 сартай хүүхдүүд бол сумынхаа хүүхдээс багийнхаас аваад сум руу хүүхдээ тэврээд явж ил байтал чинь хүүхд хүндрээд эрсдэл үүсэх магадaltaй шүү. Тийм учраас бас иргэний зоригтой ухаантай энэ жил бол хэцүү наадам болохын шүү гэд бодоод урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ л хаваарай гэж хэлмээр байна. Ковидын үед бас яг нэг тийм дүр зураг гарч ирсэн те нөгөө нэг ингээл хөл хорой тогтоогоол ингэжээд л тэнд нэг тоглолт болчдөг. Энд нэг олон нийтийг хамарсан юм болчдөг. За эхлэхгүй юу яах вэ гэл ингэжээд л нөгөө халтур ингээд тархаагаад байсан олныг хамарсан үйл явдлууд болоод байсан. Одоо наадам болж байна. За тэгээ 100 учраас ингээд энэ тэндгөө хамтлаг дуучдын тоглолт болдог молдог. Тэгэл хүүхэд залуучууд тийшээ нөгөө л дарах вакцингүй байх магадaltaй насных нь тийшээ Google явчихдаг тий өсвөр насныхаа эдэр тийм эрсдлүүд бас байгаа. Тэгэл тоглолтын дээр уулзаад хэтэрхий одоо нөгөө ийм агаар туслын халдвар юм чинь одоо энэ хүн хоорондын зай барих ёстой ч 1 метрийн зай. Тэгэхээр учиргүй одоо тэрвэрлдээд л ундаа аяг цаагаа нэг аягнаас уугаал ингэх юм бол тэгээ хувааж уугаал тий. Тэгэл нөгөө айргаач байсан хөдөөнийх ингээд дамжуулж угаад энэ бол өстой халдварыг хамрын тамхи тий. Хамрын тамхи бол бас арай учиртай. Арай гайгүй нөгөө бас тий арай гайгүй. За ам дамжуулах юм. Гэхдээ ер нь бол одоо тийм бас ягаад гэвэл тамхи нь өөрөө биш юмаа гэхэд нөгөө гар дамжуулаад нөгөө бокс нь тий өөрөө явчихна. Тэгээд энэ амнаас амдах дамжих тэр халуун хүнжил тэгэл одоо нэг манайхан чинь туурсан муурсан хүмүүстэй тэр миний бас нэг танил хүн надаас асууж лээсэн дээ одоо саяхан юм да. Охин нь ингээд хүүхэд нь нэг 4 сартай юм бай. Тэгээд туурахад одоо юу болчихлээ. Улаанбурханд тэгсэн чинь нэг найз хүн зөвлөөд одоо тэр хүүхдээ зүгээр яг хөхөөрөө хоол гэсэн байгаа сайн хөхөөр тодол ерөөс хүүхдэд тачхан л тэврээл хөлдрөлтөнд тэврээл ерөөс хүүхдэд тас тэврээлээ тэгж болохгүй байна. Гэх мэтлэн манайха ч нөгөө яг чиний хэлдэг нөгөө интернетийн эмч нар чинь тэгж зөвлөөд тэгээ нөгөө тас тэврээд исэн хүүхдийн улам халуулцаал улам тууралтна гэсэл тэгээ над руу уцтаж одоо энийг яах вэ гэдээ асууж тэгжсэн юм тохиолдод байна. Тэгээд түрүүний нөгөө ярьжсэн бас хоёлаа гэрээрээ зөндөө тохиол. Гэрээрээ тохиоллоо бүртгэх юм бол 10,000 гарцсан явж байгаа. Чи зөндөө одоо эмнэлэгт очихгүй эмчит хэлэхгүй. Бид нар ч одоо бодит тооч нь эмнэлэгт ирээд юм өрхийн эмчт үзүүлээд халдварт очиод тэгсэн хүнээл ярьж байгаа шүү дээ. Тэрээс гэрээрээ тэр зөндөө байгаа бол зөндөө байх.
Одоо 9 сарын 1-ээс өмнө бид нар нэг ийм тархалтыг хомж авахгүй бол нөхцөл байдал ер нь бол тэгэл бас хэцүү болно шүү дээ. Тэ бүр хэцүү болно. Нэг ангид хэдэн хүүхэд суудаг үлээ, агаар ус нь ямар байдаг үлээ гэдгээс ахуулаад. За тэгээд хичээл хэлтэд удаагүй хүүтэрнэ тэ. Тэгэхээр ер нь бол бид нар тэгтээ дархлаажуулалтанда идэвхтэй хамрагдвал 9 сарын 1-ээс өмнө хумид авчих юм ихтгэл найдвар бий юу? Бага. Дархлаажуулалтаа сайн хийх юм бол хомигдчихна. Хомигдчихна. Ерөөсөө дархлаажуулалтаа сайн хийх юм бол хомигдно. Бол өстой баталгаатай хэлж чадах зүйл. Вакциндаа сайн хамрагдах юм бол гэхдээ 40% хамрагдах юм бол хомж чадахгүй шүү дээ. Хамгийн бага гэхдээ л 90-95% хамрагдчихийж л барьж аавна. Тэрнээс бага хамрагдах юм бол барьж чадахгүй. Тархалт бол нэлээд өндөр хурдаар явд юм байна. Эмчилгээ авах гэдэг юм уу нөгөө эмчилгээний үр дүн ер нь хэр хурдан гардаг вэ? Ингээд за халдвар авчлаа гэдгээ мэдээд эмнэлэг танддаг юм уу? Гэрээрээ эмчилгээ бичүүлдэг юм уу? Ингэхээр эдгэрэлт бол гайгүй юу? Ягаад гэвэл нөгөө юу нэ. Тэгэхээр нэг хэцүү л дээ. Ер нь вирусын халдвар чи хэцүү. Ямар ч халдвар одоо нэг ковид манч тийм л байсан, ханиад ч тийм вирусын өвөрмөц эмчилгээ гэж юусоо байхгүй шүү дээ. Дандаа шинж тэмдэг эмчилгээ. Тэгэхээр яг шинж тэмдэгэнд тохирсон эмчилгээ хийгээл ерөнхийдөө биеийн дархлаагийн сайн болгож хүний нөгөө дархлааны одоо эсүүдийг сайн болгоод нөгөө орж ирсэн вирусээ өөрснөө устгадаг. Тэрийгээ цааш нь явуулахгүй, хүндрүүлэхгүй байх тийм эмчилгээ хийгээд ямар шинж тэмдэг гарна уу? Тийм л одоо шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Тэгээд ихэнх тохиолдолд гэрээрээ байгаа учраас гэрийн хүмүүс бол бас их анхаарах хэрэгтэй. Гэхдээ одоо хүүхдээ сайн чирэгжүүлэх асуудал байна те. Агаар салхи одоо ингээл цонхоо нэг 15 минут өдөрт цаг тутам онгойлгоол. Тэгэл одоо энэ халуунд чинь нөгөө энэ парныхаа доор ойрч орчин гэртээ ус ууршуулаад шалны алчуураа норгож тавиал тий. Тэгэл бололцоодоо тууралттай хүүхдийг халуурч байгаагүй бол бүлэвтэрхэн нэлээ бүлээг одоо тийм усанд оруулж болно. Усанд оруулаад тэгэл витамин А одоо өгөөл дэмж бичсэн байгаа бах. Тэгэл витамин А-гаар баялаг нөгөө сүү бяцлаг элэг гэх мэт өндөг бичнэ одоо уулгаад тэгэл одоо сайн унтуулна гэдэг чинь хүүхдийг одоо нэг хичээл тарахаараа ингээл хүүхдүүд харж байхад 10-11-ээс нааш унтахгүй. Ер нь 9 цаг гэтэл хүүхд унтах хэрэгтэй. Тэгжээж хүүхдийн дархлаа сайн болно. 9 цагт унтаад өглөө 8 цаг зэрэгэд бол болж байна. Шөнийн 12 цагт унтчаад маргааш өглөөний 12 цаг хүртэл унтаад би 12 цаг нойроо авчлаа гэхгүй. Тэр өглөөний 12 цаг нойр чи ямар дархлаад нэмэр байхгүй. Харин ч бие чинь озорлоод өвчнөл болох учраас хүүхдийг эрт унтуулах хэрэгтэй. Тэгээд одоо компьютерийн захилгаануудаас аль болохоор бага ийм байлах. Ер нь одоо аль болохоор л энэ дэгдэлтийн үед бие болон одоо хүүхдээ яаж өвдүүлэхгүй байх. Тэр хүүхдэл хамгийн чухал байж тээ. Хүүхдээ тэгээ шингийн юм ойрхон болгох. Тэгээ нөгөө тууралт гарсан улсууд ч гэсэн хэлсэн шүү дээ. Тууралт гарч байгаа одоо дотор бүрхтэнд байгаа тэр тууралтуудыг чинь яаж хордохын тайлхын вирус ч өөрөө тэр чинь хордлого үүсгэж байгаа байхгүй. Тэр хордлогыг яах юм гэхээр одоо шингийн юм л сайн болгох хэрэгтэй. Шингийн юм бүлэвтэр сахаргүй тийм ус тийм зүйлийг багаар ойрхон балгаад 10-15 минутын зайтай 2 балгаад тэрнээс барьж аваад аягаар ингээд худалцаад дэвэл зүгээр угаагаад яваагаан. Гэхдээ тэгэл шээс бол гарч ш. Тэгэхээр тэр элэг одоо тэр ходоод байгаа тэр бүх эргэтэн бөөрөө яаж угаах юм одоо нөгөө цусаа яаж угаах юм гэдэг чинь багаар гэх мэтлэн ийм одоо энгийн боловч хэрэгцээтэй ингээ ярихаар бол энгийн хүн болгон мэднэ. Гэхдээ энийг дадлал болгодгүй ийм зүйлүүдийг л анхаарах хэрэгтэй. Хөдөөх урсгал нэмэгдэхээс гадна одоо нөгөө хүүхдүүдээ амарсан дээр аваад ингээд нэг юм хил давсан урсгал тий. За тэгжээтэл өсвөр насны хүүхдүүд бол сургууль соёлын бараа харах гал заав ээж нь дагалдаал ингээл гадагшаа урсгал бас нэлээд нэмэгддэг тий. Тэгэхээр түрүүн бас нэг хальт дурдаад өнгөрцөн. Энэ нөгөө хил гайлаар гарах нэвтрэхэд бас ямар нэгэн саад бэрхшээл болоод байна уугүй юу? Ер нь бол болох байх. Тий ягаад гэхээр мэдээж хэрэг одоо олон орнууд чинь бүгдээр одоо энэ Америк, Англи, Австрали ингээл энэ Солонгос, Япон энэ чинь тохиолдлын тогтолцоо үнийн удирдлага гэж байдаг байхгүй юу? Тэгээд тэрэн дээр нь одоо ингээл хэлбэд илгэсэн дээр ямар оронд ямар өвчин гарах нь. Би одоо ингээд 17 онд л Америкийн CDC өвчин судлалын төвд очиход тэр үед манайд нэг 2 ширхэг одоо балнаад гарсан байсан байхгүй. Тэгээд би ингээд тавсан чинь нэг тэр одоо EOC гэж хэлдэг юм да шуурхай удирдлагын төвд ноцсон чинь Монгол гэж 2 балнаадыг тавьчихсан. Би бүр гайхчихсан шүү дээ. Тэгтэл тэнд Монголд 2 балнаад гарлаа гэж бичсэн. Тэрийг чи ингээд өстой хараа сууж байгаа. Тэгэхээр одоо манайд энэ чинь 10,000 гарцсан тэгээд ийм одоо хүрч байгаа ийм өвчтэй байна. Тэгэхээр энэ ирж байгаа хүн бол Улаанбаатарын халдвар тань анх манай 4 сард янаас гарсан гэхээр Вьетнамаас манай монгол хүмүүс Вьетнамд аялж ирээл тэгээд авсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан тэгэхээр энэ бол зайлшгүй шаардна гэж бол би бодож байна. Тэгэхээр яг орон дээр одоо Англи, Америк ер нь манай хэлээр зүгээр гарчлаа гэхэд тухайн орны хэл дээр очиход бол
нэвтрүүлэхгүй байна. Гэрчлэгээ шаардна. Нэвтрүүлэхгүй л дээ. Гэрчлэгээ шаардна. Вакцин хийлгсэн хүн бол зүгээр шүү дээ. Тэгэхээр вакцин хийлгсэн гэрчлэгээ шаардна. Тэгэхээр вакцинаа хийлгээд явхаас өмнө 14 хоногийн өмнө вакцин хийлгсэн байх шаардлага тэд нар тавина. Яагаад гэвэл би 7 сарын 1-нд явхад 6 сарын 30-нд вакцин хийлгэж. За энэ миний вакцины карт гэдэг бас хэцүү. Хүлээг мэдээллийн өрөөнд нь юм уу өөр газар та 14 хоног байлгах тийм магадaltaй болчих магадгүй гэж би зүгээр эмч хүний хувьд улсаас болоо тий. Тэгэхээр ер нь ихэнх орон бол шаардна. Тийм учраас өөрөө болон дагаж яваа эцэг эхчүүд тэгээ хүүхэд бол ийм Монголиод ороод улаан бурхныхаа вакцины гэрчлэгийг бол авчих хэрэгтэй. Тэгээ үзүүлэх хэрэгтэй. За төгсгөлд нэг л юм асуу. Гэхдээ яг нөгөө шууд таны хариуцж байгаа ажил юутай холбоогүй ч байж магадгүй. Өчтөр бас салбарын сайд нь хэлчлээ. Ингээд дархлаажуулалттай холбоотой нотлогоогүй те тэгэнгүүтээ өөрөө магадгүй ил гарч ирээгүй ингээд тэгсэн гинлээ гэдэг нэг юм сураг ажигаар вакцин эсрэгүүцдэг энэ нөгөө эрүүл мэндийн байгууллагад иргэдэд хүндрэл учруулж байгаа энэ тохиолдлууд их байна. Тэгээд ингээд вакцин эсрэгүүцсэн тэр хүн өвдсөн хүний өмнөөс хариуцлага хүлээхгүй шүү дээ гэдэг нэг юм. Тэгэхээр ингээд буруу зуруу мэдээлэл түгээгээд байгаа энэ хүмүүстэй ямар нэгэн хариуцлага тооцдог юм уу? Ийм тэдрийг олж илрүүлдэг ийм тогтолцоо бий болгож чадж байгаа юу? Худал мэдээлэл түгээхийг ингээ хориглох те тэр нь вакцинтай холбоотой ийм мэдээллийг энэ хаягнаас удаа дараа ингэж нийтэд түгээгээд байгаа учраас гэдэг байдлаар зохицуулалт хийдэг те тийм юмнууд бий юу? Ер нь ийм эрэлт хэрэгцээ мэдээж байгаа байх. Ёстой их байгаа. Энэ бол ёстой их байгаа. Энэ одоо улаан бурхан хөвчнөр хүүхдүүд энэдээд энэ олон хүүхдүүд ингээд одоо бас эндээд тийм ээ вакцин байхад ингээд тэгээ 21-р зуунд тэгээ цаашдаа энэ олон өвдөд байгаа ихэнх одоо хөнгөн тохиолдол чинь гэрээр байна шүү дээ. Тэгэхэд хүндрээд гэхэд халдвартын сэхэнд 120-30 хүүхэд хүндрээд гарсан. Одоо 4 сараас хойш хүндрээд ингээд гарсан байна. Тэгэхээр энэ хүндрээд гарсан хүмүүс цаашдаа одоо ямар хүн болох вэ? Тэдний эцэг эхүүд тэр хүүхдийн эмчилгээ, тэр хүний цаашдын одоо нөгөө амьдралд ямар нөлөөлөх вэ? Энийхийн хариуцлага. Хүн одоо тий гар хөлн чичирдэг тий унаж тусдаг ийм одоо хүнтэй хүүхэд ийм насан туршдаа ийм хүн болоход тэр вакциныг эсэргүүцэж байгаа хүн тэрийг хариуцах уу? Тэр хин эцэг их тэгээ тэр хүн өөрөө л эдлэн ш. Тэгэхээр бид нар тэр няраа тэр юу ч мэдэхгүй тэр хүүхэд багтаа тэгж биднээс олж хохирох нь үнэхээр одоо гачлантай харамсалтай тий ийм юм. Гэхдээ яг энэ бол ерөөсөө шинэ биш юм л да. Одоо 200 жилийн өмнө одоо Английн эрдэмтэн Эдвард Женнер энэ цагаан цэцэг өвчний вакциныг анхны эсэн шүү дээ. Нөгөө сайлчин хөхрийн одоо үнээс хаадаг сайлчин хөхнүүд. Тэгээд нөгөө вакцин чинь бако буюу ээлтэй хөхчин гэж манай активч хэлдэг. Тэгээд би тэр хүмүүсийг ингэж боддог шүү дээ. Энэ ном бол их сайхан ном. Энэ вакцины үүхтүүх, вакцин ямар үр дүнтэй, яасан, ийсэн, яаж одоо вакцинаас халдварт өвчнийг сэргийлэх. За тэгээд ястаа бүр яг жинхэнэ нөгөө эрдэнэт хүн болохоор ястаа шинжлэх ухааны үндэстэй бүх зүйлийг бичсэн. Тэгээд би энэ номыг хүнийг одоо уншчихад бол ер нь вакцин эсэргүүцэхгүй л гэж боддог. Би вакцин эсэргүүцдэг хүмүүстэй одоо эргэлзэж яадаг хүмүүстэй бол энэ номыг уншаарай гэж хичээнгүүлэн хүсэж одоо гуймаар байна. Манай хүүхэд насан турж байгаа гэж бодоход л ийм Монголиа руу харьцангуй нөхөд шивцэн байлээ. Одооны хүүхдүүдийнхийг бол тий. Тэгэхээр тэрийг нэг нэгтлээд үзчихмээр л очиод үзээд халбуудах өрхийн эмчтэрээ очиод манай хүүхдийн хийлгсэн. Тэгээ ягаан дэвтэр гэж байгаа шүү дээ бас. Ягаан дэвтрээ шалгаад хийлгсэн хийлгээгүй юу гэж ер нь нэг жаахан нихур байхгүй бол тэгээд эн чинь дэлхийд дахинд энэ дайн дажин ч одоо бас нөлөөлж байгаа шүү дээ. Халдварт өвч одоо ингээл бити ганц улаан бурхан гэлгүүгээр бүх тавлынхаа вакциныг эцэг эхчүүд өмнө анхаараарай. Энэ олон халдварт өвчнүүд энэ одоо устсан гэдэг байгаа манайд гарахаа байсан халдварт өвчнүүд чинь дэлхийд дахинд гарч эхэллээ. Энд одоо бид нар нэр өгдөх юм бол бас хэцүү л болно шүү гэдгийг л бас хэлмээр санагдчихлаа. Харин тийм. Одоо тэгээд нөгөө нэг дор дорноо хариуцлагатай байж өөрөө өөрийгөө л хайрлахгүй болол тий. Тэгэл өвдөл эмнэлэгт очил зүгээр болчихно гэсэн юм итгэл найдваргүй болчлаа шүү дээ тий. Ачаал нь ямар байгаа байлээ. Тий. За баярлалаа. Тэгээд хоёлаа ахаад тэ хүмүүст зөвлөгөө өгөх, мэдгүй хэрэгтэй мэдээлэл өгөх, хэрэгтэй шаардлагууд ингээл байж байгаа л гарч ирнэ. Магадгүй ахаад нямдаа актив чинь номыг өрөөд хоёлаа ахаад нэг уулзах байх гэж бодож байна. Ирсэнд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.